Авилгалын хор хөнөөл гэж юу вэ гэхээр хүмүүс бол яг өөрт нь шууд тусахгүй өөрийнх нь амьдралд нөлөөлөхгүй л бол тэр одоо тэр дээгүүрээ цаагуураал явдаг асуудал бидэрт хамаагүй гэх байдлаар хүлээж авдаг. Гэтэл яг бодит иргэний амьдралд одоо тэр нь алсуураа болоод одоо маш их хор хөнөөлтэй гэдэг нь Монгол улсын эдийн засаг сүүлийн 30 жилд одоо яаж одоо ард иргэдийн амьдралд нөлөөлсөн бэ гэдгээс бол харагдаж болох юм л да. Төрийн бүх шатанд бол одоо авилгал нэлээд газар авсан гэдгийг бол хүн болгон мэднэ. Жишээлбэл барилгын салбарт гэхэд ямар ч чанаргүй барилга барьчаад тэрийг улсын комисс хүлээж авах гэж одоо шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль бус юм уу эсвэл одоо стандарт бус тийм одоо зүйл дээр л одоо жинхэнэ авилгалын замаар энийг шийдэж одоо олон нийтийн ашигыг зөрчиж байгаа ийм байдлыг анзаарч байгаа. Улаан цайм одоо чанаргүй барилга барьцгаад тэрийг одоо ингээд үнэхээр чанартай барилгаа гэж сурталчилж улсын комиссийн одоо хэдхэн хүний цөөхөн хүний гарыг хүндрүүлж авилгал өгөөд тэрийг одоо улсын комисс хүлээж аваад чанартай барилгаа гэд хүлээгээд авчдаг. Энэ нь бол 5 жил болохгүй нөгөө барилгын дээврээс ус гоожоод ард иргэд нь одоо ингээд сантехник муудаад өөрсдийнх нь амьдрал дээр тусаад ирэнгүүт энэ нь бол авилгалын хор хөнөөл нь 5-аас 10 жилийн дараа сая мэдэрч явах жишээтэй. Тэгэхээр иргэд ер нь тухайн авилгалын одоо хор хөнөөлийг эрс чатанд нь илрүүлж чадах юм бол тэр хэмжээгээр олон жилийн дараа одоо олон сая төгрөгөөр шатгаж хохирохгүйгээр иргэд өөрсдийнхөө амьдрал дээр энэ одоо авилгалын хор хөнөөлийг эртүүд нь илрүүлж үүнээс одоо сэргийлж чадах юмаа гэдэг бол одоо жирийн иргэдийн амьдрал дээр эндээс бол харагдаж байгаамаа.